Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч хайр халамж эрүүл энхээр ертөнцийг дүүргэе Splat брэнд. Ерөнхий ивент итгэгч хөвөн зөөлөн таатай мэдрэмж Kotex. Ивент итгэгч Монгол сүгээр дэлхийг ундаална Сүү хувьцаат компани. Ивент итгэгч Color Your Life Trinawa брэнд. Ой, нара. Энийг эр хүний чөмөг суух гэдэг. Хупа. Манай аав нэг саятан гадаад найсан надад энийг Америкээс авчирч өгсөн. Гэдгээч хэлдэ. $10,000. Хой дийлэхгүй л дээ. Энэ хоёр гоё зөгцөж байгааз. Гэдгээч. Оо. Син гинас. Вай. Ой. Ой найзаа. Яах гэдэг юм бэ? Бас маягтай. Талинасра юм элий. Юм чи ирчихэ. Майныг бүсэлжээ. Баярлаа. Энийг эр хүний чөмөг суух гэдэг заяа. Хөө. Яа. Лац нэрчлээ. Амир. За хаарвуу нусан чапаагүй да. Ингэж охин нэрэн заяа. Ингэж чөмөг суун заяа. Харвуу. Харсан. Балаг байна. Охид хөгөөд Наадаж байна. өтгөө Өдий. хэнийг бишэлнэг Яаж? гिजигдэж. Хид одоо 15. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12. 13 14 Хуралцсан штэ. та сэтгэлээ билээ. Ууралцсан биш. Яарэ сэтгэлээ билээ. Ачаарэ. Үгүй. Тухан дээр нь томоос том байгаа харуул нэг харахгүй байна уу та хоёр? Шийтгэлээ шийтгэлтэй. Яарэ. Тэгж жангарлаа балла дэмий ах та. Бишэлэгч. Бишэлэгч. Ихчээ. Аа зүгээрээ. Ийг харахгүй байна уу? Хараал л та. Яацын юм ирцээ. Оо чаавс. Та нар нэрээ нэг туршилт хийн гэсэн үстэй. Тэрийг хийх Нэрдэж шít. За. Юу вэ ийм олныг оо. Я одоо туршилт харуулъя дээ юу чамд. Харж байна. Начи юу юм? Бидэд одоо хамгийн сайн шингээлттэй гэдгийг батлах чинь. Аха. Зэта харж изээ юу? Yes, энэ нартай хөө. Хоёр. Наарта. Тэнгид төтрийг уус. Шингээд. Тийм ээ тий. Аргагүй Kotex л доо. Хөвөн зөөлөн таатай мэдрэмж Kotex. За мэ чи ингэ бүгдийг авъя. Баярлаа. Мэлгийчтэй уусаа аваад ирээч тхүү. За. Йоо, амар өвдөж байна найзуудаа. Биш сүч. Яс нэг юм өвчтэй Юу юм. юм бэ? Гэ зүгээрээ би Ийм ууж ууж болохгүй шүү дээ. өвдөж шүү дээ. Болохгүй. Үгүй ийм ууд болдоггүйгээ сонссон. Тий одоо яах вэ? За хэдүүлээ ингэж юу ч мэдэхгүй байжсанаас мэрэгчлийн үнийг дуучих уу? Тэхүү. Тэл та. Тэгвэл их баригч эмгтээчүүдийн эмч халиун эмчийг өөрэй. Сайн авдаг. Хөөстэйсэн танд баярлалаа. Тэгээд таныг Дэмэндэн кальцер баялаг супер сугаараа дайсаа. За баярлаа. Та үзэгч хүүхдүүдтэй зориулаад биений юм гэж одоо юу юм бэ гэдгийг гоё тайлбарлаад хөө.
Биений ам гэдэг нь шилжилтийн насны охтуудын дунд бид нар нөхөн үржихийн чадвартай болж байна гэдгийг маань одоо илтгэх нэг гол одоо шинж тэмдэг байхгүй. Энэ бол хэвийн байх ёстой үзэгдэл гэж үзнэ. Умаан дотор салс буюу тэр үйл ажиллагааны давхарга маань одоо хөвсөж зузаараад биес гадагшлахын явцыг л биений ам ирэх гэж үздэг. Сарын тэмдэг ирэхэд одоо хүний биеинд одоо ямар өөрчлөлтүүд гарч болох вэ? Сарын тэмдгийн өмнөх хам шинж гэдэг юм одоо эмэгтэй хүн болгонд илэрдэг. Энэ юу байж болох вэ гэхээр одоо хоолны дуршил алдагдах, ихэвчлэн нөгөө чихэрлэг юм эднэр санагддаг шүү дээ. Их хитмэр санагдах ч юм уу тий. Хоолны дуршил ихсэх. За дээр нь гидэс, хөвлийн, нуруу хэсгээр базлах, өвдөх, чилэх, завирлах бүр одоо дотор муухайрах ч юм уу агуулах бүлж хүртэл шинж тэмдэг илэрч болно. Толгой өвдөх, нойргуудалд хүрэх гэд энэ гэхдээ хүн болгонд харилцан адилгүй илэрдэг. Өвдөөд байвал яг уу одоо жишээлбэл бидний яг таныг орж ирэхээс өмнө ингээ им уух уу яах уу гэж бараг хоорондоо маргалтахад туссан байхгүй. Тэгэхээр им уух нь зөв юм уу эсвэл одоо халуун жин тавих уу яах вэ гэдэг дээр зөвлөгөө өгөөч. За биений ам өвдөлттэй ирнэ гэдэг маань өөрөө одоо биений амны хямралын нэг хэлбэр байдаг. Тэгэхээр өвдөлт маань одоо бас адилхан хүний онцлогоос хамаарат одоо тэр өвдөлтийг хүн болгон харилцан адилгүй одоо мэдэрч болох нь байна тийм ээ. За архаг цус багталтай юм уу? Эсвэл тэнд тодорхой хэмжээний өрөвслийн процесс явагдаж байгаа үед бол өвдөлтийг их мэдрэх тохиолдол байдаг. Тэгэхээр тэнд өвдөлт үүсээд байна гэдэг маань өөрөөр хэлэх юм бол умаан дотор тэр үйл ажиллагааны давхар маань гууж явах умаа буюу тэр булчинлаг эргэтэн маань агших явцдаа үүсгэж байгаа өвдөлт байгаа юм. Тэгэхээр булчин агших энэ өвдөлтийг бид нар одоо бууруулахын тулд одоо тодорхой арга хэмжээнүүдийг авч болно. За жишээлбэл халуун жин тавих тийм ээ. Халуун шүршүүрт орох. За тэгээд хөнгөн одоо булчин суулгах йогийн дасгал хөдөлгөөн хийх гэсэн аргуудыг хэрэгжилж болно. Үнэхээр одоо төсвөрлөхгүй хэмжээний биш их өвдөлттэй байх юм бол манай одоо их барихын практикт бол өвдөл намдах, үрслийн эсрэг юмнуудыг бол зөвлөдөг. Гэхдээ энийг заавал одоо эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэй. Ягаад гэвэл энэ бол өөрөө одоо тодорхой хэмжээнд хэрэглэх одоо тун норм хэмжээтэй гэдэг байхгүй. Тэгэхээр тэрийг өвдөж байгаа тохиолдолд ингээд олон их хэмжээгээр хэрэглэх бол буруу байдаг. Тэгэхээр үнэхээр өвдөлт ихтэй байгаа тохиолдол хамгийн түрүүнд бид нар одоо их барих эмэгтэйчүүдийн эмчт үзүүлэх ёстой. За тэгээд зөвлөгөө авах ёстой юм байна. Ямар нэгэн эмгэг өвчний шалтгаантай байна уугүй юу? За үгүй бол тодорхой хэмжээнд бас тэр өвдөлтийг намдаах зорилгоор юм хэрэгжилж болно. Ер нь хор гадагшилж байгаа гэсэн үг гэж ойлгоод байна шүү дээ бид нар гадагшлын гэж байна. Тийм хүмүүс айгу олон янзаар ярьдаг. Гэхдээ энэ бол тийм муу цус юм уу эсвэл тийм болохгүй асуудалтай зүйл олохтосоо биш. Зарим эмэгтэйчүүдэд биеийн онцлогоос хамаарат сард 2 удаа бас биений ам үзэгдэх тохиолдол байдаг. Энийг одоо ярихаас өмнө бид нар сарын тэмдгийн мөчлөг гэдэг юмыг эхлээд ойлгох хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр биений юм маань одоо ихэвчлэн 10-аас 15 наснд ирээд за тэгээд дунджаар 3-аас 7 хоног үргэлжилнэ. Энэ бол эмэгтэйчүүдийн биеийн онцлогоос шалтгаалаад янз бүр байж болно. Хүн болгон ондоо байх нь шүү дээ, тийм ээ? Тийм ээ. Та ингээд 3-аас 7 хоногийн ингээд дотор ирэх нь хэвэн гэж үздэг гэсэн шүү дээ. Тэрнээс 7 хоногоос хугацаанд хэтрүүл яах вэ? Одоо жишээ нь минийх ингээд хаяадаа ингээд нэг ирэхээрээ 10 хоног ирдэг байхгүй юу? Тэрэн дээр зөвлөгөө өгвөл. Тий, тэгэхээр яг шилжилтийн насанд бол өөрөлдвөл нөгөө анх биений юм ирж эхлэх үед бол 1-2 жилдээ энэ биений юм маань өөрөө тогтворгүй байж болдог. Бага хугацаатай үргэлжлэх эсвэл арай урт байх, сарын нэмгийн хоорондын мөчлөг одоо урт эсвэл богино байх шинж тэмдэг байж болно. Гэхдээ 1-2 жил дотор л байж болно. Эндээс илүү удаан одоо сарын нэмгийн хугацаа маань урт үргэлжлэх тийм ээ 7-оос дээш хоног үргэлжлэх эсвэл 2-оос бага хоног үргэлжлэх байх юм бол энэ өөрөө сарын бас биений өмнө мөчлийн алдагдал хямрал байна л гэж үздэг. Тэгэхээр эмчэд очиж үзүүлэх хэрэгтэй бах тий. Тий, бас адилхан эмчэд очиж үзүүлэх хэрэгтэй. Манай найзууд ингээд биений юм ичсэн байхдаа ингээд биеийн тамиртай ингээд суухгүйгээр ингээд сандал дээр ингээд зүгээр сууж идэх байхгүй. Тэгэхээр ер нь ингээд энэ хөдөлгөөнтэй байсан дээр үү эсвэл гүй юу?
Багшаа миний биений юм ирсэн гэж тэгээд байдаг шүү дээ зарим. Тий, биений юм ирсэн ингээд би хамрын хичээлдээ орохгүй гэж сууж идэг охтууд байдаг тийм ээ. Тэгэхээр огт зүгээр одоо хэвтэг, суух тусам улам булчин чангарч идэг. Тийм болохоор дасгал хөдөлгөөн хийх нь бол сайн байдаг. Гой зохицуулж хийгээд. Тий. Зүйлээ тохируулж. Жог мог хэмэр юм шүү тий. Тийм зөвлөн ихэвчлэн нөгөө сонголтын дасгалууд илүү биений юм ирж байгаа үед хийх нь зөв. Гэхдээ тэгэхээр өвдөлттэй байгаад биеийн тамирын хичээл хийхэд хэцүү байгаа гэвэл заавал одоо ороход хэцүү байвал бие хүчлэх хэрэггүй. Сарын тэмдгийн үед ингээд одоо өсвөр насны хүүхдүүдийн гэлтэхгүй ер нь эмэгтэй хүн болгоны ингээд одоо сэтгэл зүйн юм докторгүй болчихдээ шүү дээ. Тэр яг юунаас шалтгаалждаг юм бол? За биений юм ирэх үед одоо сар болгон өндгөвч гэдэг эрхтэнд маань одоо дааврын үйл ажиллагаа явж идэг. Тархины зохицуулалтайгаар дааврын өөрчлөлтүүд явагдаж идэг. Тэгэхээр энд ялгарч байгаа өндөвчнөөс ялгарч байгаа дааврын өөрчлөлтөөс шалтгаалаа бид нарт одоо энэ сэтгэл зүйн хувьд өөрчлөлтүүд илэрдэг. Өндөвч гэдгийг ингээд дэлгэрүүлээд тайлбарлаад өгвөл. Тэгээ энийг хамгийн эхлээд ярих хэрэгтэй байхгүй юу? За өндгөвч. Тий. Бид нар тий эхлээд одоо энэ биений ямыг олохын тулд эхлээд бидний бие одоо яг андан бүтцийнхаа хувьд тэнд юу болоод байна, тэнд ямар эрхтэн байгаа гэдгээс мэдгэн айгуу чухал. Тэгэхээр эмэгтэй хүнд болохоор нөхөн үржихүүн эрхтэн маань умаа, за умаан дайврууд буюу өндгөвч, уурсан хоолой гэсэн эрхтэн системээс бүрэлдэж байгаа шүү дээ. Тэгэхээр энд сар болгон одоо дааврын өөрчлөлтүүд явагдаад та нэрлээд байгаагаар сарын нэмдэг биений юм ирж байна л гэсэн. Сарын нэмдэг гэж ярих нь ер нь бол та биений юм гэж ярих нь зөв. Манай өсвөр насны хүүхдүүдэд зөвлөхөд ариун цэврийн хэрэглээ ер нь юуг нь анхаарч сонгоорой гэж зөвлөмөр байна. Мөн яаж хэрэглэх тухай. Биднэрт ер нь аюул чухал зүйлүүдийн нэг шүү дээ. Тэгээ за биений юм ирэх үед одоо охтууд маань хамгийн түрүүнд баримтлах гол юм бол мэдээж ариун цэврийн дэглэм байдаг. Тэгэхээр ариун цэврийн дэглэм сайн сахихаас гадна за сарын нэмдгийн үед биений юм ирэх үед одоо зөв ариун цэврийн хэрэглэл сонгох, биед тухтай байх. За дээр нь тэр материал маань эрүүл мэнд тустай материалаар өрөлбөл хөвөн зөөлөн материалаар хийгдсэн байх нь чухал. Харшил үүсэхгүй байх хэрэгтэй. Одоо хүмүүс одоо сүүлийн үед маш их одоо харшилантай болсон шүү. Тэгэхээр тэр дундаа одоо нейлон материалтай, синтетик материалтай ариун цэврийн хэрэглээс илүү одоо хөвөн, даван материалтай ариун цэврийн хэрэглэлийг төлхөө сонгох нь зөв. Тэгэхээр биений юмны хэмжээнээс шалтгаалаад хүн болгон харилцан адилгүй ариун цэврийн хэрэглэл одоо сонгож хэрэглэнэ. Ойролцоогоор за 4-6 цаг тутамд сольж явах хэрэгтэй. Энэ маань өөрөө одоо ариун цэврийн хэрэглэл дээр маань нян бактери үржих цаашлаад одоо өрөөсөл төвчнөр өвдөх эрсдлийг багасгахын тулд одоо бид нар ер нь бол 4-6 цаг тутамд ариун цэврийн хэрэглэлийг солих хэрэгтэй. Та нарын хамгийн анхны биений хэмжээ яаж ирж ирсэн бэ? Яриач гоё. За марлагаас эхэлж ярих уу? За. Минийх энэ үед дээрээ хоёр хүчтэй тэгээ ээжтэй эмээтэй ингээ олон эмэгтэйчүүд донд амьдэрсэн байхгүй юу. Тийм учраас энэ талаар мэдлэг дайггүй манай эмээ өөрөө эмэгтэйчүүд эмчээсэн. Тийм учраас ер нь энд одоо ингэж ирд юм байна, энийг ихстэй юм байна гэж мэдчихсэн боловч ингээ ирсэн чинь амар юм гидсээс ингээл юм доошоо юм амар эвгүй мэдрэмж төрд юм лээ. Ямар ч л байсан бас яг тэр юм мэдээд авах нь амар чухал санагдсан. Ихстэй юм шүү гэдэг. Миний хувьд болохоор наг яг 10 настай хат иржсэн байхгүй юу. Тэгээд тэр үед болохоор ингэж нөгөө бид хэдэд гар утас гэж байдаггүй. Тэгэд ингээд одоогийн шиг ингээд фэйсбુક гэдэрлээрээ сарын тэмдэг гэж юу юм бэ? Биний юм гэж юу юм бэ гэд шууд мэдчихэж болдоггүй. Ер нь мэддэггүй юм аа. Тэгээд эхлээд харчаад өөрийгөө цусалтаж өгч юм гэж бодсон. Тэгээ ээжтэй хэлж анх яг яажсэн. Тэгээд би бүр уйлжсэн. Цусалтаж өгч юм гэж бодож уйлж. Миний саяхан ирсэн юм аа. Тэгээд ингээд бүжгийн бэлтгэлтэй. Тэгээ бүжгийн бэлтгэлээр нэг л эвгүй ингээл юу болоод байна гэ. Тэгээд тарчаад ингээ би анид хэлсэн. Ани нэг л эвгүй агаад байна гэсэн чи ямар нэг юм бэ биштэйц юм уу гэх нь гүү гэл тэгэл алхаал ингээд проб дугаа яваад ингээд алхажсэн тэгэхэд л нэг эвгүй бүр байгаа л гэсэн эвгүй байгаа л гэсэн. Тэгээд бас тарчаад бас би эвгүй байгаа л гэсэн. Тэгээд би тоохгүй байгаа л гэсэн. Ани ингээд тоохгүй зүгээр гэж захгүй. Тэгээ гэртээ ороод харсан чинь бүр гайхаад
Янаа дөрчөөд ханаа нэрээ ирсэн байд гэсэн чи янаа зүгээр таттлаа энийгээд. Гэр инээдтэй нүд гаргаад ханаа миний юм ирчих гээл гэсэн аахгүй. Тэгээд ээж бас шаасан. Бишээлгэж байгаа. Миний хаяр тэрийг ирчихсэн шүү дээ. Би бас нөгөөний бүжгэлдэг байхгүй юу? Тэгээ бүжгийн бэлтгэл дээр ирчихсэн. Тэгээл тэгсэн мөртлөө тэрийгэ мэдгүй бүжгэлсээл. Тийм л энэ да. Таних яаж ирсэн бэ? Санаж нөө одоо. За миний юм арилгааны 14 15 настай лагцсан лагаар дээр иж байгаа. Лагаарсан тэгэл тэр үедээ ерөөхдөө бас нөгөө өмнө нь мэдээлэл авцсан одоо биний юм гэж ирдгийг шүү гэд мэдсэн байсан учраас харцсангуу бас нэг тийм айж ч юм уу сандарч ч юм уу тэгж л хүлээж аваагүй. Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч хайр халамж эрүүл энхээр ертөнцийг дүүргэе Splat Brand. Ерөнхий ивент итгэгч хөвөн зөөлн таатай мэдрэмж Kotex. Ивент итгэгч Монгол сүгээр дэлхийг ундаална Сүү хувьцаат компани. Ивент итгэгч Color Your Life Trinawa Brand. Ингээд биений мэрцэн байхад гам барьдэн штэ. Тэгээд тэр гамаа алдчих юм бол яа гэм бэ? Гам гэж юу юм гэж л асууж байгаа шиг. Биний юм ирж байгаа гэдэг маань өөрөө умаан тэр дотор салстад өрөсөл явагдаж байгаа гэсэн үгтэй бас. Тэгэхээр өрөсөл бид явагдаж байгаа юм чинь бид нар бас нөгөө халдвар орохоос сэргийлэх хэрэгтэй. Даарч хүрэхгүй байх хэрэгтэй. Даарч хүрэх юм бол одоо өрөслийн процесс маань сэтрэх, өрөсөл даамжрах, цаашлаад халуурах гэд одоо биний юм маань ирэх үедээ цаашлаад хүндрэх магадлал үүсчихдээ гэсэн. Чи ер нь гам гэж хаанаас сонссон? Үгүй найдаж чи яа юм ичлээ яг өглөө. Яаж яхад нь халуун ногоотыг мэдэж болохгүй гэх тийм юм. Тийм шүү халуун ногоотыг мэдчихгүй гэдэг. Тэр нэр ямар хэрэгтэй бол? Тий, хоолны дэглэм баримтлах хэрэгтэй. Тэгээд саяны хэлсэн нөгөө та хэдий эдмэр санагдаад байгаа энэ чихэрлэг юмнууд шүү дээ. Энэ маань өөрөө бас адилхан нөгөө өрөслийг сэтрэж идэг юмнууд баггүй. Тэгэхээр аль болох чихэрлэг ч юм уу тийм хүнс хэрэглэхээс зайлс хийж явах хэрэгтэй. Тэгэхээр одоо эрүүл өөх тас буюу самар, ногоо, хүнсний эслэг илүүдэглэхүү хэрэглэх нь зөв. Тэгээд мэдээж шингэн сайн авах хэрэгтэй. Бид хэд болохоор нөгөө чихэрлэг юм идэх тусам бид хэд нөгөө тэр нь ингээд гоё санагдаад ингээ өвчин намдаагаад байгаа шиг санагдаад байдаг боловч яг нөгөөний зөв сахараа авахгүй болохоор бас буруу байдаг байх нь шүү дээ. Гам алддаг байх нь шүү дээ. Анх болохоор хөвгүүд одоо ингээд октоодын биений юм нэрчлээ гэдгийг одоо анги дээр одоо мэддэг тохиолдол гарна штэ. Ингээл октод чи нууцаар юм хамаа ингээл зөөгөөл идэг штэ. Эний юм биений юм нэрчиж гэж зарим нь болохоор жоохон ингэж дээрлэх ч юм уу те шоолох маягаар хүлээж авдаг байсан. Гэтэ одоо захим ертөнцид энэ зүйл арай илүү дэлгэрээд ирсэн болохоор нөгөөний хөвгүүдийн хандлага арай зөөлрсөн болоо. Эсвэл нөгөөний ордох юм игээл чимээгүй байж идэг болсон юм шиг санагдсан. Тан дээр одоо жишээ нь юм гарч ирсэн үү? Эсвэл хөвгүүдтэй хандаж хэлэхэд ийм үед нь ингэж хандаж байгаараа ч юм уу? Эсвэл бол зүгээр тоохгүй хаяараа гэд хөвгүүдтэй бас манайхаг хөвгүүд үзнэ. Хөвгүүд минь сонирхож байгаа. Ирээдүйн найз охин мохтныхоо. Тэгэхээр одоо орчин үед бол эрүүл мэндийн хичээлгээд ордог болсон шүү дээ. 10 жилд ордог. Тэгэхээр энэ хичээл дээр ер нь бол октоодын болон хөвгүүдийн бие махбод гарах өөрчлөлт ер нь бол хичээлийн сэдвт тусгагдсан байдаг. Тэгэхээр бас харцангуй хөвгүүд бол огт ойлгохгүй биш тодорхой хэмжээндээс ойлгодог байгаа шүү дээ. Тэгэхээр тэртээ тэргүү одоо октоодын биеийн өөрчлөлт явагддаг учраас хөвгүүд манаас тухайн үед нь октоодыгаа ойлгоод тий эвгүй байдалд оруулахгүй тий нэг ангийнхаа хүүхдүүдийг бас халамжилдаг байх хэрэгтэй. Халамжилдаг байх хэрэгтэй. Джентльмен л байх хэрэгтэй л дээ бас. Намайг бас нэг анх ирж хахад ээж хэлчихсэн байхгүй юу? Юм дээр ингээд сарын нэмгийнхаа одоо биений юм эрэхтэй өдрийн ингээд юу яа хуанлын дээрээ тэмдэглээ календар дээр тэнгууд магадгүй эхний өдөр нь арай бага ирсэн бол ингээд бүдэг улаанаар тэгээ хамгийн их урдаг 3 дахь өдрөө юм тод улаанаар будаад тэрийгэ тэмдэглэж авчи тэгжээж одоо жимсэн болох үед ч юм уу эсвэл эмэгтэйчүүдийн өвчин эмгэгт юм тусвал тэн дээр чинь нэг сарын нэмгийн мөчлөгөөс ч харж тэрийг яа юм аа гэлжсэн байхгүй. Тэгэхээр тэр талаар илүү дэлгэрэнгүй мэднэр нь ер нь тэгэж тэмдэглэх хэрэгтэй юм уу? Тэмдэглэл яаж тэмдэглэх хэрэгтэй юм? Октод ер нь утсан дээр одоо ямар аппликейшн байна? Тиймэрхүү зүйл дээр
Тийм, чиний хэлж байгаа айгүй зөв. Ер нь бол биений юм ирж байгаа үед тогтмол биений юмаа тэмдэглээд явчих юм бол ойлгоход илүү амар байна. Тий. Одоо нөгөө сүүлийн үед утасны аппликейшн зөндөө олон төрөл болсон тийм ээ. Дээр үед магадгүй календар дээр зурдаг гэсэн баг. Эсвэл дэвтэр дээр ч юм уу бичдэг гэсэн баг тий. Тэгэхээр одоо бол сүүлийн үед утасны зөндөө олон гоё аппликейшнууд гарцсан. Энэ дээр тэмдэглээд явах юм бол бид нар биений юм маань сар болгон одоо тогтмол хугацаанд ирж гин үү? Миний биений юмны мөчлөг хэдийн. За дээр нэмээд цаашлаад мэдээж охтууд маань өсөж томорно магадгүй их болоход бэлдэн тийм ээ. Жирэмслэх магадaltaй өдрүүд үндгээс гэж юу юм? Үндгээс хизээ боловсрох юм гэд энэ талаар өөрийнхөө биеийг илүү ойлгоход тустай юм зөндөө олон аппликейшнууд гарцсан байгаа. Эдрийг бас хэрэгжилж болно. Харин тэмдэглэл гэд харин би мартсан. Харин мартсан. Тэмдэглээд явах юм бол магадгүй биений юмны хямрал буюу миний дурдаад байгаа сарын нэмдэг их хэмжээтэй олон хоног үргэлжлээд байгаа юм уу? Эсвэл хоорондох мөчлөг нь яг тогтмол биш байгаад байна уу гэдгийг хүртэл мэдхэд илүү ойлгомжтой болно. Тэнгүүд одоо та нарт биений юм ирсэн байх үед чинь одоо кэрлж исэн халамж одоо найз нөхөд халамж тавьж исэн тийм үе байгаа юу? Байгаа. Гой бодит жишээнүүдээс хуваалцаач. Зөндөө. Би нөгөө үеийн ингээд 2 3 хамаатны ингээд эрэгтэй хөлттэй байхгүй юу? Тэгээ тийм болохоор ингээд нөгөө намайг чацууж гисэн намайг ингээд дүүшгээ ингэж бодож харилдаг. Тэгэд ингээд одоо нэгэнтэй нь бол бүр нэг ингэж сурдаг. Тэгээд тэгэнгүүт ингээд миний ингээд биний мэрэд би ингээд сонир. Би угаасаа танаас ингээд мэддэг дэм шиг байгаа ингээд шууд сонир болоод сунгууд ингээд манай хамаатны байна ингээд амттай юм авчиж өгч. Тэгэнгүүт ингээд би нөгөө ингээд хэрэглээ мартчихоо л сонир зэрэлц найзууд байхгүй гэж сууж байгаа. Хаанаас болох вэ гэж бодож удаа сууж байгаа. Манай ингээд хамаатны байна ингээд. Наа ингээд дуудаж гаргаж ирсэн. Хэрэглээ авчирч өгч. Оо, яар мэдрэмжтэй байлтай. Тийм манай хамаатны бент чинь баг найз өхөнтэй болохтой бэлтгэл. Мундаг зүйл байна уу? Намайг яг нэг ирээд гидэс хөвчлэн базал өвддөг штеп. Тэр үед ийм манай гэрийн амир их жин халуун жин өгдөг. Энэ халуун жин тавиад тэсэг хөвтчих. Гэдэг нь нэрнгээсээ яг жин тавиад жоохон удангууд гайг болчдөг. Тэгэхээр би бол халуун жин баг 8-1-т зөвлөдөг байхаа. Ийм мэрэгсэн юм чинь тань дээр ингээ олон охтууд ирдэг бах. Тэнгүүд охтуудаас хамгийн их ирдэг асуулт магадгүй хамгийн их асуудаг зөвлөгөө юу вэ? Урьдчилан сэргийлэх үйлчлэгээр явж явах үед ч юм уу тий охтуудад хичээл зааж явах үед 10 жилийн сургуулиудаар явж явах үед одоо биений юмтай холбоотой одоо ингээ хичээлүүд ордог. Тэгэхээр энэ үед болохоор хүүхдүүд маань хөөх ингээл гараа өргөж байгаа л дууддаг байхгүй юу? Яг одоо ийм ил бас ярьж чаддгүй. Биений юм эрэхтэй холбоотой өвдөлттэй эрхэн зөв үү буруу юу? Тэгээд хэд хоног үргэлжлэх ёстой вэ? Манай найзах ирсэн байгаа мөртлөө миний биений юм арай эрээг байна. Энэ нь би хоцроод байгаа юм шүү дээ ч юм уу тий. Ийм асуултууд ирдэг. Одоо жишээлбэл минийх ингээд 10-т ирэнгүүт манай найзах нэг 13-т ирж илүү та. Тэнгүүт чинийх яагаад ирчих минийх яагаад ирэхгүй байгаа? Амар тэтгүүлсэн байхгүй. Тэнгүүт ер нь тэр чинь ингээд хоцрогдоод байгаа шин юм уу? Эсвэл зүгээр ингээд үнэхээр хүний онцлогоос хамаардаг зүйл юм уу? Та тэн дээр юу гэж хариулдаг вэ? Тий, одоо хүн болгон би махатын хувьд өөрийн гэсэн онцлогтой тийм ээ магадгүй зарим нь бэлгийн байжлалд эрт явагддаг. Зарим нь бол хожуу явагддаг. Энэ маань өсөлтөөс хамаарч ийн. Дээр нь байгаа орчин за биеийн онцлогоос ер нь их хөвчлэн хамаарч байгаа. Тэгэхээр биеийн хувьд харьцангуй эрт одоо бэлгийн байжл явж байгаа хүүхдүүдэд бол биений юм одоо 10 наснд ирэх ч юм уу тий. Харьцангуй манай одоо ангийнхан дунд ч юм уу арай жижигхэн биетэй одоо бэлгийн шинж тэмдгүүд маань арай хожуу явагдаж байгаа хүүхдүүдэд бол бас адилхан биений юм маань хожуу ирэх боломжтой. Энэ бол яг хоцроод байгаа ч юм уу эсвэл эмгэг өвчин бол биш тий. Тэгэхээр янз бүр ээж болно. Зөв. Тэн дээр бас эмзэг хандахгүй байх нь айгүй чухал юм байна шүү дээ. Ингээ анхны ингээд юм эргэлтээр ингээ хүүхдүүд амар сандраад дайдаг. Тэр нь ер нь ингээд тэр хүүхдүүдэд одоо хандаж та сэтгэл зүйн байдал дээр нь юу гэж хэлэх вэ? Тэгэхээр энэ дээр бол хүүхдүүд маань аав ээжүүд маань ялангуяа бас өсвөр насны хүүхдтэй охинтой бол бас биений юмны талаар
бас мэдлэг олох нь зөв. За ингээ биний юм ирэх юм бол игч нараасаа ч юм уу тий ээжээсээ санаа зовхгүй асуугаараа гэдгийг өөртчилж ярилцсан байх хэвээр зөвлөгөө өгөх хэрэгтэй. Зөвлөгөө бол хамгийн чухал гэдэг. Тэгэхээр хэрвээ хүүхэд маань өөрөө одоо өмнө нь энэ талаар мэдлэгтэй байх юм бол айж санаа зовхгүй тийм ээ. Энэ одоо эрүүл байгаагийн шинж тэмдэг юм аа гэдгийг ойлгож олно гэсэн. Би бас нэг юм бодоод байгаа хгүй юу. Им эмзэг эрхний ариун цэвэр гэдэг зүйл байгаа шүү дээ. Зөвхөн нэг 3-6 цагийн хооронд хэрэглээ солих гэдгээс гадна бид нэр ингээд сахих ёстой тийм ариун цэврийн дэглэмүүд байдаг болов. Бас яг дараагийн нэг бид нэр ихэнхтэнд тохиолдсон баг. Нэвтрэн гэж ярьдэн шүү дээ. Сарын нэмдгийн нэвтрэнгүүд амар ингээд айгаа санаа зовоол тэнгуү тэр үед яаж ингээд шийдвэрлэх үү те. За нэвтрэн гэхээр магадгүй ариун цэврийн хэрэглэл маань хөдөлгөөнтэй холбоотой ч юм уу тий. За тэгээд биний маань одоо дотор хувцас бохирдуулахын тохиолдолд бол ариун цэврийн дэглэм дотор хувцас угаах, за ариун цэврийн хэрэглээ солих гэд арга хэмжээнүүдийг авахаас гадна биений юм ирж явах үед одоо хүний одоо тослогийн булчирхай харин идэвчж идэг байхгүй юу. Тэгэхээр бид нар өдөрт одоо өглөө оройд сайхан усанд орох, шүршүүрт орох, за эмзэг хэсгээ одоо бизнесний дараа болгон угааж явах юм хэрэгтэй. Тий. За одоо бидний хувьд болохоор дотор хувцас сонгоно гэдэг бас айгүй чухал. Ингээд нөгөө нялонтой биш даван материалтай дотор хувцас сонгороо гэж зөвлөдөө шүү дээ. Тэрийг яагаад тэгж зөвлөд юм бол? Тэгэхээр синтетик материалтай нийлэг дотор хувцас өөрөө одоо чигтэй орчинг үүсгэж идэг байхгүй юу. Тэгэхээр чигтэй байнгын чигтэй байгаа гэвэл тэнд одоо мөөгөнсөр ч юм уу өрөвслийн процессд амжирах юм нөхцөл бүрдэж идэг. Тийм болохоор бид нар одоо агаар чөлөөтэй нэвтрүүлэх боломжтой. Өөрөлдвөл хөвөн даван дотор хувцас дээр нь ариун цэврийн хэрэглэлийг сонгох нь бол зөв байдаг. За маш гоё зөвлөгөөнүүдийг бидэнд өглөө. Тэгээд манай инхчин дөрмийн дагуу бэлгэндээ явна. За манай нэвтрүүлгийн маань ивент итгэгч Сүү хувьцаат компанийнхаа гарын бэлгийг танд өгч байна. Баярлалаа. Манай нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч Codex-ийн маань гарын бэлгийг гэсэн. За баярлалаа. Миний урилгыг хүлээн авсан танд маш их баярлалаа. Тэгээд ажлын амжилт хүсье. За тэгэхээр өнөөдөр энэ хөрхөн сайн октогийн нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан Dream телевизийн хамт олон болон энэ хөрх октодоо маш их баярлалаа. Тэгээд та бүхэндээ одоо цаашд нь амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. За өнөөдрийнхөө дугаараар биений юм ирэх үед бид нар яах ёстой талаар одоо ярилцаж дууслаа. Та нарт ямар санагдав? Юу ойлгож авсан бэ? Яагаад заавал даван материалтай дотор хувцас сонгох ёстой вэ гэдгийг маш сайн ойлгож авлаа. Харин марлаа. Биений юм гэхэрэл бид эдийн яг энэ одоо сар тутамд ирдэг юм биологийн онцлог юм байна. Хүн болгонд өөр байж болт юм байна гэдгийг маш сайн ойлгож авлаа. Тэсэн бэлэгт. Юу ойлгож авав миний дөө? Хөдөлгөөнтэй байх ёстойг л сайн мэдж авлаа. За миний хувьд болохоор ер нь бол том болж байгаа охтууд маань ч гэсэн одоо календар хөдлөх нь амар чухал зүйл юм байна. Эрүүл мэндийн хувьд ч гэсэн одоо цаашлаад ямар нэгэн болж бүтгүй юм гарлаа гэхэд эмчид очиод календараа үзүүлээд зөвлөгөөнүүдээ авдаг ч юм уу те. Тэр тал дээр ер нь бол хөтлөх ёстойгоо ойлгож авлаа. За одоо нэвтрүүлгээ дуусгах уу? Манай игч маань хэлэх юмтай байгаа юм байна. Би одоо хажуугаар айгу хол явж илнэ. Сонсч байна. За тэгэхээр октодоо. За дотор хувцас химийн нэрлэггүй, харшил өгөхгүй эко бүтээгдэхүүнээр угааж хөвшээрэй заа юу. За тэгээд Yummy угаалгын нутгийг та бүхэн санал болгож байна. Харин миний хэлэх зүйл бол сайн октоо нэвтрүүлэгтээ үргэлж хамтарч ажилладаг Terranova брэндийг хэлэх гэж байна. Terranova брэнд нь Итали улсаас 7 хоног бүр шинэ бар оруулж ирдэг бөгөөд эрэгтэй, эмэгтэй 2-35 насны бүх хүмүүсийн хувцас нэг дор байдаг шүү. Өнөөдрийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баярлалаа. Тэгтэрээ. Хөтөд би сайн жигнэс авсан өгч байгаа Хүрнээсаа. Би үсийг бас хийж байна. За чинь хүрнээс үү. За хэдийгээр дараагийн дугаараар юу вэ? Хаваа. За бүжиглээ. За тастай. Яа, хайртай.
байна.